Өнөөдөр 22 цагаас эхлэн Америк нэгдсэн улсын төв командлал Ормосын хоолойг бүсэллээ. Унгар улсын ерөнхий сайдаар 16 жилийн турш ажилласан Виктор Орбаны нам сонгуул ялагдлаа. Артемис 2 хөтөлбөр 1969 оноос хойш анхны хүнтэйгээр сарыг тойрсон нислэг болж амжилттай өндөрлжээ. Европын холбооны бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах хууль хүчингүй болжээ. Оройн цагтаа олон улсад болж байгаа онцлог мэдээлэлээс таймлан хүргэдэг Тэнгэрлэлсийн гадаад мэдээ эхэлж байна. Анхаарлаа хандуулна. За өнөөдөр орой Улаанбаатар хотын цагаар оройн 22 цагийн орчимд Америк нэгдсэн улсын төв командлал Ормосын хоолойг бүсэлнэ гэдгээ мэдээллээ. Үүний шалтгаан нь өнгөрсөн амралтын өдрүүдээр Пакистан улсын зуршилтайгаар Иран болон Америк нэгдсэн улсын хооронд болсон хилэлцээр тохиролцоонд хүрээгүй дууссантай холбоотой юм. Америк нэгдсэн улсын төв командлал Улаанбаатар хотын цагаар өнөө оройн 10 цагаас эхлэн Ормосын хоолойг бүсэлж Ираны бомбуудыг чиглэсэн хөдөлгөөнийг бүрэн зогсоох оруулжээ. Бүсэлд Ираны бомб болон эргийн бүс рүү орж гарч байгаа бүх улсын хөлөг онгоцонд ялгуур байхгүйгээр үйлчлэнэ. Харин Иранаас бусад улсын бомбуудын хооронд зорчиж байгаа хөлөг онгоцууд Ормосын хоолойгоор чөлөөтэй нэвтрэх боломжтой гэлээ. Иргэний зориултаа хөлгүүд далайд чөлөөтэй явах нь олон улсын далайн худалдааны үндсэн зарчимд тооцогддог. Тиймээс Ормосын хоолойг Вашингтон, Техран аль нь хааж, боож, нефтийн худалдаанд саад учруулж байгаа нь олон улсын хууль дүрмийг зөрчихөөс гадна дэлхийн нефтийн зах зээлийг дахин хүчтэй донсолгож болзошгүй байна. Энэхүү Америк нэгдсэн улсын талаас дарамт шахалтаа нэмэгдүүлж байгаа нь Исламабад хотод болсон Америк нэгдсэн улс болон Иран улсын хоорондох хилэлцээ тохиролцоонд хүрэлгүй дууссантай шууд холбоотой. 1979 оны Исламын хувьсгалаас хойших Америк нэгдсэн улс болон Иран улсын хамгийн өндөр түвшний хилэлцээ гэгдэж байгаа энэхүү уулзалт 21 цагийн турш үргэлжилж нэм гаргийн ихээр дууссан боловч 4-р сарын 22-нд гар зогсоох хугацаа дууссаны дараа юу болох нь тодорхойгүй хэвээрээ байна. Америк нэгдсэн улсын талыг төлөөлж дэд ерөнхийлөгч JD Vance энэхүү уулзалтын дараа хэвлэлийн баг хурал хийсэн. Энэ үеэр тэрээр Иран улс цөмийн зэвсэг боловсруулахгүй гэсэн тодорхой баталгаа өгөх ёстой боловч энэ чиглэлд дөрвтэй ахиц гараагүй болохыг хэлж байлаа. Америк нэгдсэн улсын талаас тавьсан гэгдэж байгаа хилэлцээрийн санал бүрэн ихээр олон нийтэд ил биш ч гэлээ. Их сурвалжуудын мэдээлснээр Иран улсаас цөмийн зэвсэг огт эзэмшихгүй байх, ураны баяжуулалтыг зогсоох, баяжуулах байгууламжуудаа татан буулгах, өндөр баяжуулсан ураанаар шилжүүлэх, мөн Ормосын хоолойг нээх, Хамас, Хезболлах, Хутичууд зэрэг бүлэглэлүүдийг санхүүжүүлэхэд зогсоохыг шаардсан байна. Нөгөө талд Иран улсын эрх баригчид хилэлцээ 2-оос 3 гол асуудлаас болж нуран унсан гэсэн боловч яг ямар асуудлууд байсныг дэлгэрүүлсэнгүй. Харин Америк нэгдсэн улсад итгэл алдарсан ийм үед хэд өндөр шаардлага тавилаа гэж шүүмжилж байна. Ираны цөмийн хөтөлбөрийн тухайд Америк нэгдсэн улс болон Израиль улс хамтран 2-р сарын 28-нд товтлогоо эхлүүлэхээс өмнө гэсэн маргааны төвд байсан сэдвэ. Техран цөмийн зэвсэг бүтээх зорилгогүй. Цөмийн хөтөлбөр нь ихийн зориултаа тул хэрэгжүүлэх бүрэн эрхтэй гэж үздэг. Үүний өмнө 2015 оны цөмийн хилэлцээр байгуулагдахад 1 жил гаруй хугацаа зарцуулж байсан удаатай. Энэхүү хилэлцээр 2018 онд Америк нэгдсэн улс гарснаар бараг хэрэгжихгүй шахуу болсон тул Вашингтон шинэ хилэлцээрт хүрэх шаардлагатай гэж үзэж байгаа нь энэ юм. Гэвч дараагийн хилэлцээр боддоор бий болоход дахин чамгүй урт хугацаа нэмээд олон хүний амнаас эрүүл мэнд хохирч дэлхийн эдийн засагч гэсэн хүндхэн давааг давах шаардлагатай болох төлөвтэй байна. Уулзалт бүтлгүүцсэн тухай мэдээний дараагаар Дональд Трамп олон нийтийн сүлжээнд Америк нэгдсэн улсын тэнгисийн цэрэг олон улсын усанд Иранд хураамж төлсөн бүх хөлөг онгоцыг илрүүлж зогсоох үүрэг өгсөн тухайга бичсэн. Мөн энэ ажиллагаанд бусад улс орнууд оролцоно гэж мэдэгдсэн ч тодорхой нэр дурдсангүй. Харин Ираны зүгээс хувьсгал Гвард Ормосын хоолой бүрэн Иран улсын хяналтанд байгаа хэвээрээ цэргийн зориултаа хөлгүүдийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна. Түүнчлэн Иран улсын парламентын дарга Мохаммед Багар Галибаф Америк нэгдсэн улсад хандан байлдааныг үргэлжлүүлэх шийдвэр гаргаж байгаа бол Ираны зэвсэг хүчин ялгаагүй тулалдана гэж хатуу анхаарууллаа. Хилэлцээг зуучилсан Пакистан улсын гадаад хэргийн сайд Ишрактар ойрын өдрүүдэд шинэ уулзалт зохион байгуулахыг зорж буйгаа илэрхийлсэн ч Вашингтон болон Техранаас уулзалтанд оролцох хэсэг тухайга батлаагүй байна.
За НАТО болон Европын холбооны гишүүн улс буюу Унгар улсад өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрүүдээр парламентын сонгуул болсон байна. Энэ удаагийн сонгуул маш онцлог үр дүн гарсан байгаа нь 16 жилийн турш буюу 2010 оноос хойш төрийн эрх барьж байсан ерөнхий сайдаар ажилласан Виктор Орбан түүний нам ялагдаж албан тушаалаас буух нь тодорхой болоод байна. Тэгвэл хэн ялсан байгааг харах юм бол харьцангуй залуу улс төрч 45 настай Петр Мажаргийн хүн ялсан байна. Талуудын гол ялгарч байгаа зүйл нь Украины дайн дотоодын асуудал гэхээс илүүтэй Европын холбоотой Унгар улсыг ойртуулах уу эсвэл Орос улбаны улстай илүү нааштай харилцаатай болох уу гэдэг дээр гарч байсан юм а. Саналын хуудсыг бүрэн тоолж дуусаагүй байгаа ч гэлээ Виктор Орбан аль хэдийн ялагдлаа хүлээн зөвшөөрч өрсөлдөгч Петр Мажар болон түүний намд баяр хүргэлээ. Унгарын сонгуулийн үндэсний хорооны урьдчилсан тооцоололоор Тиз нам 199 суудлаас 135-ыг нь авах магадлалтай байгаа нь парламентод өрнөлөхөө олох бүрдүүлэх хэмжээнд хүрч байна. Тиз намын өдөртөгч Петр Мажар нь өмнө нь Виктор Орбаны дэмжигч байсан нэхэ. Тэрээр авилгын эсрэг хөдөлгөөн, эрүүл мэндийн үйлчилгээ, нийтийн тээвэр зэрэг иргэдийн өдөр тутмын асуудлыг онцлсан кампанид ажил явуулж, мөн Европын холбоо болон НАТОтой харилцаагаа сэргээхээ амласан юм. Харин албан тушаалаа өгөх нь тодорхой болоод байгаа Виктор Орбаны үед Унгар улс Европын холбоо НАТОтой тун таагүй харилцаатай болсон гэдэг. Тиймдээ ч Европын олон удирдагчид Петр Мажарыг ялсанд баярлаж ээлж дараалан мэндчилгээ дэвшүүлж байна. Өдгөө 45 настай Петр Мажар нь тун богино хугацаанд Виктор Орбаны хамгийн хүчтэй өрсөлдөгч болж чадсан. Тэрээр 2024 онд Фидес намаас салж удалгүй Тиз намыг байгуулсан ба үүнээс хойш улс орон даяар идэвхтэй сурталчилгаа явуулж олон хотод очиж иргэдтэй нүүр тулан уулзаж байв. Гэсэн хэдий ч Мажарын хувьд сонгуул амар байгаагүй. Сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөний улмаас түүний нам энгийн олонх авахын тулд Виктор Орбаны намаас дор хаяж 5%-аар илүү санал авах шаардлагатай байв. Түүнчлэн Виктор Орбаны намыг ихэнх нь дэмждэг гадаадд амьдардаг Унгар угсаатнууд ч энэ удаагийн сонгуульд оролцох эрхтэй байсан. Үүгээр зогсохгүй Атлантын далайн нөгөө талд Дональд Трамп Виктор Орбаныг дэмжиж байгаа гэдгийг илэрхийлж, Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance хүртэл өнгөрсөн 7 хоногт Унгар улс руу илгээсэн юм. Виктор Орбан нь Европын холбооны хамгийн удаан хугацаанд ажилласан удирдагчдын нэг. Мөн Европын холбооны одоогийн бодлогыг хамгийн их эсэргүүцэгч гэж хэлж болно. Тэрээр анх либерал зөвлөлтийн эсрэг үзэлтэй улс төрч байсан боловч сүүлийн жилүүдэд Орос улбаны улстай нааштай харилцаатай байхыг дэмждэг, үнцэрхэг улс төрийн чиг хандлагатай болж, улс төрийн барууны үзэл баримтлалтай улс төрчдийн нэг гэдгээ харуулсан юм а. Мөн 16 жилийн хугацаанд ерөнхий сайдаар ажиллахдаа тэрээр цөөхөн эрх, хэвлэлийн эрх чөлөөнд хатуу хязгаарлалтуудыг тавьж, өөртөө нь ойр бизнесийн бүлэглэлүүдэд их хэмжээний хөрөнгө шилжүүлсэн гэх шүүмжлэлт хэд хэдэн удаа өртөж байв. Мөн Орос-Украины дайнд Европын холбоог оролцохыг эрс эсэргүүцэж, Украин улсад олгох 90 тэрбум еврогийн зээлийг хоригдсон нь Оросын улбаны улсад тусалж Европын холбооны эв нэгдлийг алдагдуулж байна хэмээн гишүүдээс хатуухан шүүмжлэлүүд авч байв. Харин сонгуульд ялсан Петр Мажарын тухайд энэ удаагийн сонгуулийг Унгар улс Орос улбаны улс руу ойртох уу эсвэл Европын ардчилсан орнуудын игнэнд дахин нэгдэх үү гэдгийг шийдэх санал асуулга гэж тодорхойлж байв. Иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож олонх нь Мажарыг дэмжсэн байгаа нь Орбаны удирдлагад илтгэл алдарч эхэлснийг нь харууллаа. Энэ удаагийн сонгуулийн эрт 77%-аас давж пост-коммунист үеэс хойших Унгар улсын бүх сонгуулийн дээд амжилтыг тогтоосон байна. За Аполло хөтөлбөрийн хүрээнд хүн төрөлхтөн саран дээр мөрөө үлдээж байсан бол бид яг одоо саран дээр хүн төрөлхтнийг байршуулах зорилготой бааз барих зорилготой ийм Артемис гэх хөтөлбөрийн нэрийн үед амьдарч байгаа. Артемис 2 хөтөлбөрийн нисгэгчид өнгөрсөн 7 хоногт дэлхийгээс хамгийн их холдсон хүмүүс нэмээд сарны нөгөө талыг харсан анхны сансрын нисгэгчид хүмүүс болж түүхэнд нэрээ үлдээсэн. Тэдний нислэг 4-р сарын 11-ний Улаанбаатар хотын цагаар л өглөөний 8 цаг 7 минутанд номхон далайд газардсанаар дууссан байна. НАСА-гийн сансрын нисгэгчид болох Reid Wiseman, Victor Glover, Christina Koch, Канада улсын сансар судлалын агентлагийн нисгэгч Jeremy Hansen нар 4-р сарын 1-ний өдөр Флорида мужид Кеннедигийн сансар судлалын төвөөс Orion хөлгөөр Space Launch System пуужингаар хөрсөн. 4-р сарын 6-нд багийнхан сарны нөгөө талд тойрон нисэж түүхэн нислэг хийсэн. Тодорхойлбол уг өдрийн 13 цаг 56 минутанд нислэгийн багийнхан 1970 онд Apollo 13-ын тогтоосон хүнтэй сансрын нислэгийн зайны дээд амжилтыг давж дэлхийгээс 252,756 миль буюу 406,771 км-ийн зайд хүрсэн юм.
За нийтдээ бараг 700 мянган миль буюу 1,126,540 км замыг туулсны дараа нислэг Сан-Диегогийн эрэг орчимд хөлөг амжилттай бууснаар өндөрлжээ. Ийхүү Артемис 2 хөтөлбөрийн багийнхан хүн төрөлхтний хувьд хамгийн хол зайд хүрсэн мөн сарны харанхуй талыг нүдэрээ харсан анхны хүмүүс болж байна. Тэдний газар дах үеийг энгийнүүдээр харах боломжгүй байсан ч хот даяар олон нийтэд зориулсан шууд дамжуултууд зохион байгуулагджээ. Аполло хөтөлбөр нь хүйтэн дайны үед саран дээр хүний мөрийг анх удаа тамгалсан бол Артемисын эрэнд бид тэнд суурьших зорилготой байна. Артемис хөтөлбөр анх 2017 онд танилцуулагдсан. Артемис 1-ийн хүрээнд 2022 онд Тэгсэгчгүй Орион хөлөг сарны тойрог замд хүрч даалгаврын амжилттай биелүүлсэн билээ. Цааш 2030 он гэхэд байнгын баазыг саран дээр байгуулж улмаар сансрын гүнийг судлахад туслах гол гүүр болох юм. Тэнд гүн сансрын орчин хүний биед хэрхэн нөлөөлж байгааг судлах, цаашлаад ангараг гаригийг зорих болон Нарны аймгийн бусад хэсгийг ч гэсэн судлах чухал ач холбогдолтой. Ийхүү хагас зуун жилийн дараа хүн төрөлхтөн нь дахин сарыг чиглэнхөөрч амжилттай даалгавраа биелүүлэн цаашдын хөтөлбөрүүдийн үндэс суурийг тавьсан түүхэн үйл явдлыг бид гэрчиллээ. 1969 онд Аполло 11-ийн багийн гишүүд анх удаа саран дээр хөл тавьж нэгэн эртний залуусын зүрх сэтгэлийг бүлэглүүлж байсан бол үүнээс 57 жилийн дараа Артемис 2 сансрын уудмыг сониучрах сая залуусын сэтгэлд итгэл найдварын шинэ очийг асаалаа. За Европын холбооны хэрэгжүүлж байсан захин орчин дахь хүүхдүүдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах тухай энэ хуулийн төр хуулийн хугацаанд дуусаж хүчингү болсон байна. За гэхдээ дараагийн хуулийг баталгаар албаныхан ажиллаж байгаа гэдэг бол мэдээлсэн. За учир нь өмнөх хууль нь бол хүний хувийн мэдээллийг хамгаалах тухайда зарим хуулиудыг бусад заалтуудыг зөрчиж байсан учраас шинэ хууль хэрэгтэй гэж үзсэн байгаа юм. Гэхдээ дараагийн хууль батлагдах хүртэлх энэ хугацаанд захин орчин дахь хүүхдүүдийн асуудал яах вэ гэдэг дээр хүний эрхийн активистууд санаа зовниж байгаа гэдгээ илэрхийллээ. 2021 онд Европын холбооны парламент хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг арга хэмжээ авахар сошиал платформ дээрх насанд хүрэгчдэд зориулсан утга агуулгатай хувийн мессеж болон хүүхдийн оруулсан нийтлэлүүдийг хянах боломжтой болсон. Энийг энгийнээр тайлбарлавал технологийн томоохон платформудад хүүхдийн аккаунтыг шалгах, хянах эрх үүрэг олгосон юм. Гэтэл энэ сарын 3-ны өдөр хууль сонгогдсонгүй. Ингээд хүчингү болж байна. Хууль тогтоогчид хүний хувийн нууцад хэд халдсан хэрэг гэж үзсэн боловч эргээд нөгөө талдаа шийдвэрт технологийн компаниуд шүүмжилсэн хандлагатай байгаагаа илэрхийлээд байна. Тодорхойлбол тэдний мэдгдснээр буюу технологийн компаниуд Европын холбооны хууль тогтоогчид захим орчны дүрм журмыг хэд тодорхойгүй замбраагүй болгож зүй бус хэрэглээг шалгах нь одоо хууль ёсны хувьд тодорхойгүй хууль бус уу үгүй юу мэдэгдэхэ байсан гэлээ. Гэхдээ нөхцөл байдал ийм байсан ч гэсэн технологийн компаниуд сайн дураараа бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг шалгалт хяналтаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдгдсэн. Энэ нь хүчирхийлэл далд хэлбэрээр явагдаж эхлэх эрсдэлтэй шууд холбоотой хүүхэд хамгааллын байгууллагууд хуулийн цоорхойг ашиглах гэсэн этгээдүүд ихсэж хүчирхийллийн тоо бүр их нэмэгдэнэ гэж болгоомжилж байна. Иргэн сануулхад 2021 онд үүнтэй төстэй хуулийн цорхой завсар гарсны улмаас Европын холбооны хэрэглэгчдийн хүчирхийллийн мэдээллүүд 18-7 хоногийн хугацаанд 58%-аар буурч алга болсон болон мүлжлэгт өртсөн хүүхдүүдийн үндэсний төвд ирдэг мэдээлэл эрс багасж байжээ. Инглигээд гэмт хэргийн тоо буурсан гэсэн үг биш, харин байнгын хяналт шалгалт явуулснаар гэмт хэргийг эрт илрүүлж таслан зогсоож сэргийлэх боломжтой болох юм. Өнгөрсөн оны хугацаанд л гэхэд алга болсон болон мүлжлэгт өртсөн хүүхдүүдийн үндэсний төвд 21.3 сая мэдээлэл ирсэн 618 сая нь хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн мэдээлэл байсан байна. Европын холбооноос хуучин хууль хүний нууцлбаа аюулгүй байдлын талаарх асуудлыг хөндөж байна гэж үзэн шинээр захим орчинд хяналт тавих тухай хууль баталгаар ажиллаж байгаагаа мэдээлсэн. Гэсэн хэдий ч хүний эрхийн идэвхтнүүд дараагийн хуулийг яаралтай батлахыг уриалж байна. За бүгд найрамдах Солонгос улс зөөлөн хүчний бодлогоороо мэдээж алдартай. Уран бүтээлчид entertainment салбараа дэмжснээр жил бүр олон тэрбум воны орлогыг олдог. Тэгвэл Өмнөд Солонгос улсын хамгийн томоохон хамтлагуудын нэг гэж хэлж болох BTS хамтлаг 4 жилийн дараа урлагийн тайзнаа иргэн ирж байна. Тэдний шинэ гаргасан цомог нь аль хэдийн дэлхийн олон чартуудад тэргүүлж байгаа. Намын аялын тоглолтоо өнгөрсөн 7 хоногт Өмнөд Солонгос улсын Гоян хотоос эхлүүлсэн байна. Энэхүү тоглолтын орлого доллараар 2 тэрбумыг төхөх төлөвтэй байгаа юм а. BTS хамтлагийн Arirang нэртэй дэлхийн аялан тоглолтын орлого хөгүүдийн хамтлагийн дунд дээд амжилт тогтоож магадгүй. Тэд 4-р сарын 9, 11, 12-нд Гоянд 3 орой дараалсан тоглолтоор нээлттэй эсэ. Цааш дэлхийн 34 хотод хүрэх энэхүү аялан тоглолт нь K-pop уран бүтээлчдийн дунд хамгийн олон тоглолттой аялан тоглолтод тооцогдож байна. Гоян хотод болсон нээлтийн тоглолтын тасалбарууд урьдчилсан борлуулалтаар 3 орой бүх суудлал нь тэр доороо зарагдаж дууссан.
Хойд Америк, Европ дахь тоглолтуудын тасалбарч гэсэн урьдчилсан борлуулалт эхэлснээс хэдхэн цагийн дотор бүрэн зарагдсан гэж хамтлагийн менежментийн агентлаг мэдээлж байна. Шинжээчдийн тооцоолоор уг аялан тоглолтын нийт орлого 2.7 ихнэд вон буюу ойролцоогоор 1.8 тэрбум $д хүрнэ гэлээ. Гэхдээ энэ тооцоололт тоглолтоос гадуурх орлого ороогүй тул энэ удаагийн эргийн эрэлтийн нийт орлого 2 тэрбум $ыг хавьд авах нь тодорхой болоод байна. Ихэнх тоглолтууд нь 360 градусын тайзны шийдэлтэй бүх талаасаа үзэх боломжтой байдлаар зохион байгуулагдана гэлээ. Эхний тоглолтын тухайд ширүүн бороотой байснаас үл хамааран тоглолт эхлэхээс ч өмнө Гоянг стадионы орчимд фэнүүд нь цугларч олон жилийн дараа дуртай хамтлаг нь шин дуунуудаар иргэн ирсэнд баярлаж байгаа гэдгийг илэрхийлж байлаа. BTS хамтлаг нь 2022 онд завсарлага авч 7 гишүүд бүгд 2025 оны 100 гэхэд цэргийн албаа хааж дуусгасан. Өмнө Солонгос улсад 18-аас дээш настай эрэгтэй хүн бүр цэргийн алба хаах ёстой байдаг. Тиймээс алба хааж дуусныхаа дараа тэд дахин нэгдэж Arirang нэртэй 5 дахь студийн цомог дээрээ 100-аас хойш ажиллан 3-7 хоногийн өмнө Swim гих дуугаа цацсан юм а. Уг цомог нь Billboard 200 жагсаалтыг 2-7 хоног дараалан тэргүүлсэнд нь K-pop уран бүтээлчдийн хувьд анхны тохиолдол болсон байв. Харин гол дуу болох Swim цацагдсан даруйда Billboard Hot 100 жагсаалтын 1-р байранд оржээ. Хөтөлбөр үргэлжилж байна. Өргөжлүүлэн бусдад онцлог мэдээллийг давчаар хүргэнэ. Бүгд найрамдах Солонгос улс Казахстан улсаас газрын тост нийлүүлэх хэлэлцээр байгуулахад тун ойрхон байгаа талаараа мэдээллээ. Энэ талаар тус улсын аж үйлдвэрийн сайд Ким Жон Ун мэдээлсэн байна. Бүгд найрамдах Солонгос улс нь нефтийн хэрэглээнийхээ 70% ойролт доорндоос авдаг. Тиймдээч ойролт доорндын дайнаас үүдэлтэй эрчим хүчний тасалдлыг нөхөх зорилготойгоор нефтийн салбарын хамтрагчтай олшуулж байгаа нь энэ ачаа. Бээжин Тайвантай харилцаагаа сэргээхээр болсон гэдгээ мэдээллээ. Үүнд шууд нислэгийг дахин эхлүүлэх Тайваны усан аж ахуйн бүтээгдэхүүний импортыг сэргээх зэрэг багтаж байна. Энэхүү шийдвэр нь Тайваны сөрөг хүчний нам болох Гоминдан намын удирдагч Чен Ливунд Бээжинд айлчилсны дараа гарч байгаа юм. Бээжин Тайпайгаас гадна Гоминдан намын хооронд байнгын харилцааны механизм байгуулах боломжийг судалж байгаа гэлээ. Anthropic компани боловсруулсан Cloud Code нэртэй хиймэл оюуны код бичих агент технологийн салбарынхны анхаарлын төвд орж байна. Сан Франциско хотод болсон HumanX баг хуралд 6500 гаруй мэргэжилтэн оролцсон ба энэ үеэр Anthropic салбарын ярианы гол сэдэв болжээ. Хэдийгээр OpenAI, Google зэрэг компаниуд хүчтэй өрсөлдөөн үзүүлж байгаа хэвээрээ ч гэлээ Anthropic-ийн хувьд аж ахуйн нэгжийн зах зээлд давуу байр суурь эзэлж байна. Аргентин улсын ерөнхийлөгч Хавьер Милей 5 сая $5 авилгын шинжтэй хилцэлд холбогдсон гэх шин баримтууд ил боллоо. Энэ нь түүний өмнө дэмжиж сурталчилж байсан криптовалютын төсөлтэй холбоотой гэж үзэж байна. Энэхүү дуулааны улмаас түүний рейтинг 2023 онд альбом тушаалд орсноос хойших хамгийн доод түвшиндөө хүрсэн байна. Мөн криптовалютын салбарын нэр хүндэд сөргөөрнөлөж Аргентин улсад энэ салбар хөгжих үү үгүй юу гэдгийг дахин эргэлзээнд орлоо. Дэлхийд дахинд болж байгаа онцлог мэдээлэлээс та бүхэнд таймлан хүргэлээ. Анхаарлын хандуулсан явдал баярлалаа. Сайн хавраарай.